Монгол Улсын ерөнхийлөгч цэцэрлэг ерхий боловсролын сургуулийн багш нартай уулзлаа. Тэрбээр сайн багшаас чанартай шав төрж чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учраас багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаалж чухал гэдгийг хэллээ. Багш нар бол ёс суртахууны ноён оргил байх учиртайг ч тодтоглоо. 2023 онд Азийн физикийн 23 дугаар олимпиадыг ерөнхийлөгч ивэлдээр Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Мөн эх орондоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад сурагчдыг оролцох боломж нөхцөлийг бүрдүүлж урамшуулж байхыг засгийн газарт чиглэл болгосон. Үүний дүнд хүүхдүүд сүүлийн 5 жилд олон улсын олимпиадуудаас 104 медаль хүртэн хэдэн 10 шагналт байр ажиллаж урамшууллаа аваад байгаа. Эрүүл Монгол хүн хүнсний хувьсгал хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдэд зөв хооллох, эрүүл мэнд, зөв дадал, чадвар төлөвшүүлэхийг давхар зорж байгаамаа. Дунд сургуулиуд үдийн цай, үдийн хоол хөтөлбөрт бүрэн шилжсэн. Энэ хичээлийн жилээс хүүхэд бүр төсөв хөтөлбөрөөр эрчимцэн нь дээрх хоёр хөдөлгөөний үр дүн төдийгүй хүнс үйлдвэрлэгч аж ахуй нэгж жижиг дунд бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болжээ. Гадаадд сурыг гэсэн хүсэлтэй тийм чадвартай боловч суралцах тийм санхүүгийн болон ар гэрийн тийм боломжгүй сурагчдад үнэхээр тийм боломжийг нээж өгсөн тийм хөтөлбөр байна л гэж харж байна. Уулзалт маш их таалагдлаа. Аюу сайхан эерэг уур амьсгалтай. Өөрөө өөртөө сайхан уулзалт болж өнгөрлөө. Эрүүл Монгол иргэнийг төлөвлөжүүлэх энэ хөтөлбөр маш их таалагдсан. Одоо энэ насжилтыг ярихад бол үнэхээр бас бүтэн нэг жилийн хугацаанд гарсан өөрчлөлт, тийм гадаад харилцаа Монгол улсад бол нэр хөгжиж байгаа хөгжлүүд зөндөө байна. Ахиц төвшил зөндөө гарсан байна. Тэгээд энэ талаар өөрөө бас аюу гоё тавч бөгөөд тодорхой танилцууллаа. Тэрбмод үндэсний хөдөлгөөнөөр хүүхдүүд байгаль орчноо хайрлах, хамгаалахад суралцаж багш ажилтнууд жил бүр сурагчтайгаа хамт мод тарьж арчилж ургуулж байна. Ерөнхийлөгч Хөрсөг ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхдийн цэцэрлэг ерхий боловсролын сургууль дотуур байрыг нөхөн жарлонгоос салгах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дүнд 764 цэцэрлэг сургууль дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байна. Багш нар болон бүхэл бүтэн боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийг маш гоё дэмжсэн. За нийгэм улс төрд болж байгаа асуудлуудыг маш гоё тодорхой ерөнхийлөгч биднэрт ярьлаа гэж ойлгож байна. Тэр бом мод гэдэг хөтөлбөр байгаа цэцэрлэгүүдэд бас хэрэгждэг. Энэ юу л надад их таалагдж байгаа. Хүүхдүүд дуртай үнэхээр байгаль усаа хамгаалж модоо тарьж ургуулснаар бид нар үнд баялагаа бас төвийн дэлгэрүүлж чадчихна гэж ойлгож байна. Тэгээ энэ хөтөлбөрийг бас аюул сайн төвөнд дэлгэрүүлж хэрэгжүүлэхэд бас манай ард иргэд бас сайн ажиллаж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Өнөөдрийн уулзалтанд бол аюул гоё уулзалт боллоо. Нэг санаа тэр бом мод гэж үнэхээр би өөрөө хөгжмийн багш учраас тэр бом гэдэг ерөнхий боловсролын хүүхдүүдийн дунд дууны уралдаан зарласан энэ дуунд нь бас хүүхдүүдэд дуу заагаад энэ уралдаан тэмцээнд бас оролцдог. Энэгээр хүүхдүүдэд ирээдүйд мод гэдэг маань ийм хэрэгтэй шүү гэдгийг багаас нь ухаан санаанд нь суулгаж эх орноо дүүрэн модтой болох юм бол бид нар ус агаар маань бүх юм маань цэнгэг бүх юм эрүүл болно гэсэн. За энэ хөтөлбөрийн аягүй дэмжиж байгаа. Салбарын яам цаашид хүүхдүүдийг зөвхөн мэдлэгтэй биш бүтээлч сэтгэлгээтэй амьдралын аливаа сорилт бэрхшээлийг даван туулах, хамтран ажиллах чадвартай, бие сэтгэл оюуны тамиртай эрхэм болгон хөгжүүлж төлөвшүүлэхэд анхаарна. Мөн багшийн хөгжил нэр хүнд нийгмийн баталгааг нь зохицоор нь дэмжих зорилгоор багшийн 3 тулгуурт бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн багшийн ажлын ачааллыг бууруулах, хиймэл оюун ухааныг сургалтанд нэвтрүүлэх, хүртээмжтэй захин боловсролыг хөгжүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх юм а.